Сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдөр бид сэтгцэн эрүүл мэндийн талаар ярилцах гэж байна. Энэ бичлэгээс та сэтгцэн эрүүл мэндэ хамгаалах 4 арга сураад аз жаргалтай, тайван, итгэлтэй мэдрэх боломжтой. Сэтгцэн эрүүл мэнд гэж юу вэ? Бүх хүнд сэтгцэн эрүүл мэнд байдаг ч хүмүүрт өвөрмөц. Энэ нь таны өөртөө хэрхэн бодож, мэдэрч, эргэн тойрны ертөнцтэй хэрхэн харилцдгийг хэлнэ. Бие хоол усаар тэтгэж байгаа шиг оюунаа эерэг зуршил, стресс зохицуулах аргаар тэтгэж аз жаргалтай байгаарай. Сэтгцэн эрүүл мэндэ хамгаалах 4 арга. 1-дүгээрт бодол, мэдрэмж, үйлдэлдээ анхаарал тавих. Бодолдоо эерэг хандлагатай байх, сорилтод итгэлтэй хандах, сөрөг бодлыг зөвөөр удирдах. Мэдрэмжээ илэрхийлэх, хүнд мэдрэмжийг зохицуулах, эерэг мэдрэмжээ хуваалцах. Үйлдэлдээ хариуцлагатай байх, гэртээ, сургуульд, найз нөхөдтэйгээ зөв үйлдэл хийх. 2-дугаарт өөртөө итгэх итгэлээ өсгөх. Давуу талаа анхаарч, сул талаа сайжруулах. Зорилго тавьж өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх. Өөрийгөө дэмжиж, сөрөг бодол, эргэлзээг орхих. 3-дугаарт стресстэй хэрхэн зохицохыг сурах. Цагийг зохион байгуулах. Нэг дор олон үүрэг бүү авах. Тайван амьсгал, бясалгал, байгальд алхах, дасгал хийх. Эерэг дэмжлэгтэй хүмүүстэй цагийг өнгөрөөх. 4-дүгээрт биеэ эрүүл байлгах. Эрүүл хоол, ус уух, хангалттай унтах, идэвхтэй байх. Биеийн эрүүл мэнд оюуны эрүүл мэндтэй холбоотой. Хэрв та ямар нэгэн асуудалтай тулгарч байгаа бол тусламж хүсгээс бүү ай. Тусламж авах нь сул дорой байдал биш, харин хүч чадлын шинж тэмдэг юм. Сэтгцэн эрүүл мэнд биеийн эрүүл мэндтэй адил чухал. Оюунаа арчилж, аз жаргалтай, тайван, итгэлтэй байгаарай.